Өсвөр тэмээ ингэний ноос нь ямааны ноолууртай дүүцгүйц чанартай хэмээн үнэлэгдэж дэлхийн зах зээлд тэмээний ноос бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож эхэлжээ. За дэлхийд 2 сая гаруй хос бүгд тэмээ байдгийн 500 мянга буюу 4/1 нь Монгол улсад байдаг юм. Тиймээс энэ үцийг зөв зохистой ашиглахад анхаарах нь чухал болсныг малчид тэмээчид онцлоо. Тэмээг одоо өсгөж үржүүлэх, тэмээг маллах энэ тал дээр бас нэлээд одоо бас улс орн бодлогоо дэвшүүлээд явах болов гэсний найдлага их төрж байна. Одоогийн байдлаар бол яг тэмээний ингийн сүүн одоо энэ энэнд ашиг тустай гэсэн тийм нь одоо малчтын хооронд л тийм ам яриад явагдаад одоо монголчууд одоо хэрэглээл байгаа. Бусдаар бол яг тэрийг аль биесээр баталгаажуулаад тэгээ явах юм бол тэмээнд бол ашиг тустай ашиг юм байгаа. Өндөр болох юм бол тэгэл бид нар чинь улмал малаа өсгөхийг л боддоо шүү дээ. Тэмээгээр нь өсгөхийг л боддоо шүү дээ. Ноос ноолоор тэгээ сүү цагаан эдэн үнэтэй болоод ирвэл улмал өсгөх л боддоо шүү дээ. Аль болох үнэтэй байх юм бол сайл маллахыг боддоо шүү дээ. Бүх малчтал тийм байгаа. 20 жилийн өмнө манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өнөөдөр тоо толгой нь 2 дахин өсөж 501 мянгад хүрсэн байна. Энэ нь малчид тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг эрхлэгч онцлсон. Цаашид тэмээний ашиг шимийг сайжруулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, малчтын ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэгт тэмээчдийн үүрэг оролцоо, төр хувийн хвшил, малчтын хамтын ажиллагаа чухална. Тиймээс монголчууд бид өргөн удам тал нутгийнхаа экосистемийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хос бүх тэмээний аж ахуйг тогтвортой хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, орчин цагийн тэмээний аж ахуй болгон шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд онцлог анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг би өнөөдөр зориуд тэмдэглэж хэлэх хүсэж байна. Эрхлэгчийн санаачсан цагаалт хүнсний хувьсгал зэрэг хөдөлгөөн нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжин улмаар экспортлогч орн болох зорилттой юм а. Цагаалт хөтөлбөр нь малын гаралтай төвх эдийг үн цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, мас сүрийн ашиг шимийг бүрэн ашиглах, малчтын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм а.